За сайн бацхан уу та бүхэндээ Twin Flame Mongolia сувг мэдчилж байна. За өнөөдөр 4 дахь бичлэгээ инхүү оруулж байгаа. За өнөөдөр бэлдсэн сэдэв маань болохоор харын ертөнцийн талаар одоо яриа өрнүүлэхээр подкаст хэлбэрээр ингэж оруулж байна. За. Та бүхэн маань бичлэгээ үзээд одоо ямар учиртай хүмүүс энэ харын ертөнцийн талаар ярих гээд байгаа юм бэ гэд гайхчихж магадгүй. За учрыг нь бол тайлбарлаж өгье. Бид хоёр бол гэрлийн дайчид байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ хитийдсэн энэ харын ертөнцийг энэ хар эрчмийг тэнцвэрээсээ одоо илүү болцсон байна гэсэн үг шүү дээ тий. Энийг одоо цэвэрлэхээр, тэнцвэржүүлэхээр ирсэн одоо ийм үүрэгтэй сүнснүүд байгаа юм аа. За ийм хос сүнснүүд байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд хоёлаа яг одоо харын ертөнц хэрхэн үүссэн тий. Яагаад одоо энэ дэлхийд бид нэр энэ зүйлтэй хамт ингэж оршоод байгаа юм бэ гэдэг талаар ихлэ ярилцъя тий. За. Бид хоёр ингээд бясалгалд суугаад энергийн холболтонд ороод ингээ харахаар одоо бид хоёрын мэлмигээр болвол одоо энэ харын ертөнц нь одоо энэ хүмүүсийн ялгаруулж байгаа энэ сөрөг эрчмээр хооллоод хүчээ аваад байгаа зүйл байгаа байхгүй юу тий. Сөрөг эрчим гэдэгт нь одоо юу орох вэ гэхээр уур хилэн, гомдол тий, шаналл, ганцаардал энэ хитийдсэн сөрөг эрчмүүд тий. За өвчин, шанал ер нь бүх төрлийн одоо тэр зовлон тий, зовлон мэдэрч ивэл тэр болгоноор ерөнхийдөө хоолдог юм ертөнц байна гэдэг бол бид хоёр бол олж харсан байгаа. За мэдээж энэ талаараа олон одоо хар зүйлүүдийг цэвэрсний үр дүнд л одоо ингэ ярьж байгаа шүү дээ. Мэдээж авсан тий. За тэгэхээр дэлхий гэдэг гариг маань өөрөө одоо хоёр туйлт системтэй. За нэмэх хасах тий, гэрэл, сүүдэр, за халуун хүүтэн гэх мэтлэн ийм хоёр талын туйлд одоо оршдог юм дундын ертөнц байгаа. За энэ ертөнцийн дээр болохоор одоо бид яах гэж оршин байж ирж хурж иж одоо хүн төрлөختний биеийг олж төрөөд байна вэ гэхээр сүнсний одоо юм хөгжлийг хийх гэж ирдэг. За сүнсний хөгжлийг хийж одоо дараагийнхаа төвшний одоо гэрэл одоо тэр мэдлэг чадварыг авч одоо дараагийнхын төвшин рүү явахын тулд бид нар одоо энэ дэлхий дээр одоо хүн болж бууж ирдэг. За ингээ буугаад ирэхээр тухайн одоо биднэрт одоо юм биднийг урагшлуулах юм хүч хэрэгтэй болдог. За энэ хүч бол одоо харын ертөнцид бол одоо бий болгодог. За тэд нар яаж бий болгодог вэ гэхээр хүмүүс тийм саа доторыг бий болгодог. За хүнд одоо ингэж саа дотор одоо үүсгэснээр одоо тухайн хүмүүс тухайн зүйлийг даваад за ингээд мэдлэг чадварууд нь өсөд явдаг байгаа. Ухаардаг. За ухаарлаг авдаг тий. За зовлон гүйцсэн хүн жаргал гэдэг зүйлийг ойлгодог тий. За мөн одоо хаягдж үдсэн хүн хайр гэдэг зүйлийг ойлгоно тий. За хин нэгэн хаяхгүй бол тэр хүн тэр зүйл одоо хайр гэдэг зүйлийг бүрэн дүрэн ойлгож чадахгүй нь шүү дээ тий. За өвдөлт гэдэг зүйлийг одоо мэдэрсний дараа одоо эрүүл байх ямар сайхан юм бэ гэдгийг мэдэрдэг тий, мэддэг тий. За гэх мэтчлэн ингээд ер нь саа дотор гэдэг зүйл үүсгэж би үүсснээр одоо хүмүүс хүн төрлөختөн одоо энэ бидний дотор оршиж байгаа сүнс гэдэг зүйл маань дараагийн дотор одоо ингэж хөгжиж явдаг юм аа. За тэгэхээр ийм учраас одоо энэ бид нар одоо дэлхийн ертөнцийн дээр одоо дэлхий дээр одоо ингэж байдаг байх нь байна. За тэгээ хамгийн анх бол дэлхий дээр бол одоо энэ хоёр зүйл маань одоо тий хар цагаан хоёр маань за тэнцвэртэй оршдог байсан тий. Байх ёстой хэмжээнд л байдаг байсан. За мэдээж одоо хүн туулах ёстой юм а туулаад явдаг байжээ. Гэтэл одоо нөгөө энергийн түвшин нь өөрчлөгдсөн тий. Одоо даяар шаад хэтэрхий материаллык зүйл руугаа яваад. За тэгээд хүмүүсийн нэвтаршил ихсээд за тэгээд хүмүүсийн гаргаж байгаа одоо тэр энерги нь өөрөө бас маш тэнцвэргүй болсон тий. Сөрөг эрчмийг маш их ялгаруулдаг болсон учраас тэр их сөрөг эрчмээр маш их хар энерги хоолж одоо хүчийг авч байгаа тийм маш их хүч одоо хар энерги рүү цуглуулдаг юм болсон байгаа. За тийм учраас одоо дэлхий маань дараагийн 5D гэсэн одоо тийм шатлал руу
одоо орж байгаа гэдээ одоо маш их ярьж байгаа. 5D дэлхий одоо 5D хэмжээс рүү явж байгаа. Тийм учраас одоо цэвэрлэх хэрэгтэй гэдгийг бол одоо маш олон хүмүүс бол ярьж байгаа. Тэгээд одоо бяцлаглалын маш олон шинэ багш нар төрж байна. Гайхамшигтай одоо хүмүүсийн гэгэрлийг гэж ярьдаг ийм системүүд маш ихээр олширж байна те. За хүмүүс маань бас сэрж байгаа. Тий, маш их олон хүмүүс сэрж байгаа энэ үйл явдлаас болоод. За тэгээд гэрлийн дайчид гэдэг хүмүүс бол маш олноороо сэрж байгаа. За энэ хүмүүс бол одоо энэ хар эрчим энергийг бол одоо цэгцлэх тий. За тэднийг бол ерөнхийдөө буцаж хэвэнд нь оруулахын тулд одоо тэднийг одоо хувьсан өөрчлөх тий. Тэр гэрэл болгож хувьсан өөрчлөх ийм ажилдаа орцгооцсон явж байгаа. За тэрний одоо нэг одоо багаахан хэмжээний тий одоо ийм зүйлийг хийж яваа одоо хоёр юм хос одоо сүнснүүд байна. Хүмүүс байна тий. За тэгээд Питерийн ажилласнаар бол одоо харын ертөнцид энэ бас нэг юм зэрэг дэв дис тий. Тэрнээс бол одоо ингээд ядаг байдаг. За мэдээж одоо бидний амьдрал ч гэсэн одоо зэрэг дэв дистэй байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан харих бас тийм байдаг. За мөн одоо бидний сайн мэддэг онгод өвгүүд сахиус гэдэг чинь ч гэсэн дээрээ зэрэг дэв дистэй тий. Ийм байдаг. Тэгэхээр бүх юм одоо өөр өөрсдийн гэсэн юм зэрэг дэв дистэй байдаг байна шүү. Тэгэхээр одоо Питерийн судалж мэдснээр одоо ямар хуу зэрэг дэв дистэй ер нь одоо харийнхан байсан бэ гэдгийг одоо Питер одоо ойлголцоороо ярьж өгье тий. За ойлголтоороо. За та одоо ямар нэгэн юм тийрэнд одоо дайруулчлаа юм тий. Дариулчлаа. За нэг юм. За тэгэнгүүт одоо өөрийнхөө шашны хүрээнд ч юм уу тий таныг мэддэг одоо үздэг хардаг хүн дээр очиод асуулаа. Одоо үйл хийлээ. Гэтэл дахиад нөгөө нэг зүйл нь гараад ирлээ гэж бодъё тий. Гэтэл тэгэнгүүт нөгөө хүн нь хийж чадаагүй мэн гэж өөр хүн дээр очих ч юм уу тий. Иймэрхүү байдалтай яваал ингээд ерөөсөө зүгээр болохгүй тэр одоо тэрэн алга болохгүй бай гэж бодъё. Гэтэл яг тэр нь яагаад байгаа вэ гэхээр одоо энэ ирсэн байгаа энэ барлагууд тий. Тэр барлагыг ингээд цэвэрлээд цаана нь одоо хүч өгөөд байгаа тэр их сурвалжийг тэр их сурвалжийн дахиад дээр байгаа бүр бүхэл бүтэн эзнийг тэг ингээд олж харахгүй байгаа л. Тэгвэл олж хараад ингээд цэвэрлэхгүй байгаа тэл холбоотой тий. За тэгэхээр нөгөө бид нарт ингээд үзэгдэж харагдаад байгаа одоо тэр тий бидний амьдралд одоо саа дотор учруулад байгаа. За одоо ингээд нэг тийм одоо хүн харлаа тий ингээд ийм сүудэр харлаа ингээд араас ингээд дуудлаа гэдэг ингээд хүмүүс яриад байдаг шүү дээ даруулчлаа. Тий даруулчлаа гэдэг. Эднэр ингээд бидний ингээд эргэн тойронд байгаа энэ бүх зүйлсүүд чинь одоо энэ харын ертөнцийн хувьд болохоор тэр одоо хамгийн доодсын одоо ийм барлагууд бид нар дээр ирсэн байдаг байхгүй юу? Одоо дэлхий дээр байдаг гэсэн үг л дээ. Тэрнээс дээдсийнх нь болохоор ерөнхийдөө бол хүчийн нөгөө дээрээс нь удирдах байж идэг гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт тэд нар болохоор ингээд янз бүрийн хэлбэр дүрстэй. Тэ ингээд янз бүрийн хэлбэр дүрстэй хүч чадалтай, чадалгуунууд нь чадалгүй тэг ингээд янз бүрээр байж байгаа. За ингээд тэр зүйлийг одоо ингээд устгалаа гэд эсвэл ингээд зайлууллаа гэд тэр одоо хүн ингээд цэвэрлэгдэж байгаа гэсэн үг биш л болж таарж байгаа юм билээ тий. Яагаад тэгж байгаа вэ гэхээр тэр одоо нэгэнт олоод ирсэн одоо тийм эрчим энерги бол дахиж бол таныг бол хизээж олоход бэлэн байдаг. Одоо ер нь их сурвалж буюу тэр эзнийг л устгахгүй бол дахиад өөр барлаг нь үрээд өөр барлагаа л явуулчихна гэсэн. Тэр барлаг бол устгахын хувьд бол устсан байна. Гэхдээ дахиад өөр барлагууд нь үрээд ирнэ. Ягаад гэвэл тэр эзэн одоо тэр хүнийг онилчаад байна шүү дээ. За энэ хүнийг хооллох гээд онилцсан байна. За тэнгүүд одоо тэр өөрийнх нь одоо барлагыг устгachингууд дараагийнхаа барлагыг явуулаад нөгөөдхөө ингээл дахиад хийгээл явчихдаг гэсэн. Тэгэхээр тэр одоо барлагын дээр байгаа тэр одоо гол цөм энергийг олж устгах нь хамгийн чухал. Гэхдээ тэрний дээр дахиад байж болдог тий. Дахиад ч байж болдог. Ингээд хэдэн үед дараалсан юм дээр нэм том одоо систем явж идэг.
Одоо энэ гэрлийн дайчдынхаа бас онцлогийг хэлэх хэрэгтэй байна. Бид зүгээр одоо устгадаггүй. Тэрийг одоо цагаан гэрэл тий зөв эрчим энерги болгож хувиргадаг байгаа. Тэрийг бас хэлэх хэрэгтэй баг тий. Тэгэхээр одоо нөгөө битэр дээр бол ингээд янзлуулсан хүмүүс маань эргэж хизээш ирдэггүй те. За ингээд дахиад давтчлаа ч гэдэг юм уу те. Нөгөөдөг чинь ингээд мэдрэмж нь дахиад үүсчин ч гэдэг юм уу. Ингэж хизээч ирдэггүй. Яагаад гэж байгаа вэ гэхээр тэр цаад их сурулж идэг юм ин бүр маш угаас нь гүнээс нь олж хардаг. За хідэн одоо дисийн дээр бас ийм одоо ирсэн зүйл вэ гэдгийг нь бол маш сайн олж хардаг байгаа. За тэгжиж одоо цэвэрлэгийг хийсэн тохиолдолд энэ цэвэрлэг бол бүрэн бүтэн болдгоо. За тэгээгүй тохиолдолд бол энэ одоо энэ насны дээр ирэхгүй байсан ч дараа нь одоо үр хүүхдүүд дээр ч ирэх ч юм уу ямар ч байсан тэр хүнтэй бол холбоотой ингээ байж л байдаг. Тэр энерги нь бол за тийм байдгаа. Тэгэхээр одоо нөгөө хэрвээ одоо энэ подкастыг одоо тий үздэг, хардаг хүмүүс сонсож байгаа бол та бүхэн маань бас тэр цаана байдаг тэр одоо төв энергийг тий тэр дээд бие тий дээд биеинд одоо олж одоо тэр дээд биеийг устгаж сураарэ гэж одоо зөвлөх хэрэгтэй тий зөвлөхөр байна. Тэгэх юм бол одоо яг бүрэн гүйцэд болно. Тэгэх юм бол одоо тухайн үйлийг хийсэн хүн рүү ямар нэг юм эргэж дайрдаггүй шүү. За одоо энэ хар ирчмүүд ч юм уу айгу хуурна гэдэг нь одоо худлаа ярина л гэж байгаа юм л та. Төрөл бүр юм. Тий, манай нөхрийн хувьд гэх юм бол одоо надаас илүү туршлагатай байхгүй юу? Тэгээ илүү цэвэрлээд бас хэдэн жил болцсон. Миний хувьд бол одоо ер нь сайхнаас эхэлж байгаа шүү дээ. Тэгээ хэдэн сарын өмнөөс тэгэнгүүт ингээд эхний үеуд дээр бол хууртагтна гэх юм уу? Одоо ингэж хэлээд байна гэж нөхөртөө хэлэхэд тий. Одоо надад шууд энэ одоо юу гэрэл одоо энэ хар хоёр зүйл чинь тэнцвэртэй шүү дээ. Яах гэдэг юм гээл намайг хар зүйл хуурж байгаа байхгүй тий. Тэнгүүд би тэрийг нөхөртөө хэлэхэд нөхөр бол тийм юм байхгүй гэж байна. Тий зөвхөн гэрлэл тэнцвэр байдаг юм байна гэл ингээд иймэрхүү байдлаар байгаа юм. Тэгэхээр бид нар ч юм уу айгүй их хуурдаад одоо ингээд одоо нэг 7 буудуулсан чон гэдэгтэй адилхан байна. Тэр гэдэг тий 3 дээр ирэх юм бол одоо санаа суучаад байна тий. Энэ ингээ хуураад байна. Тийм юм байдгүй маа гэл ингээд тэгж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд бид хоёрыг бас ингээд цэвэрлэг гэдээ ярангуудаас яг бас бодит кейс сонсомоор байгаа хэл та. Тий. Тий. Бид хоёр одоо яг цэвэрсэн зүйлийнхаа нэг 2 болсон юм бас кейсүүдээс бас яриа тий. За тэгээ дээд биетэй байсан кейсээс нь ярьсан дэр баг тий. Тий. За. Би ингээд хамгийн ингээд анх бол одоо энэ хар бит гэдэг зүйлтэй учирсан түүхээ ярих чинь л да. За энэ нэлийн хэдэн жилийн өмнө одоо ингээд хоёр найзтайгаа ингээд холболтонд орсон. Гуруулаа ингээд одоо бяцлал хийгээд суужсан. За тэгээд тэнд юу хийжсэн бэ гэхээр бид гурав одоо нэг нэгнийхээ одоо нэг цэвэрлэгээ хийж суужсан байхгүй. Тэгээд цэвэрлэгээ хийгээд одоо энергийн түвшин цэвэрлэгээ хийгээд дээрээс нь ингээд одоо ирээдүйд тий ямар чадвартай болохын чадвар мадаараа хөгжүүлээд ингээд байжсэн гэсэн. За ингээд байжсэн чинь манай нэг хүн маань ингээд гинт миний урд нэг одоо тий надад нэг юм сонио амьсгал сонсогдоод байна гэж хэлсэн. За тэгээ ямар юу амьсгал гэдгсэн чинь нэг юм архиад байгаа юм шиг чимээ гэдгсэн. За тэгээд ингээд гуруула ингээ ажигласан чинь манай яг одоо тэр суужсэн хүний урд нэг тийм одоо хар зүйл байжсэн. За тэр нь болохоор нэг юм чонон толгойтой одоо нэг пирамид дээр ингээд нэг яадаг шүү дээ чонон толгойтой хүнэн биетэй тий юм байдаг шүү дээ. Яг тийм юм харагдсан одоо. Тэгээд наач нэг ийм одоо хар юм байна. Тэгтээ ийм хар тэгээд ийм чонон толгойтой хүнэн биетэй тэгээ архиа зогсож ич шамруу харцсан гэд. Тэгээ гурлаа яг тэрийг зэрэг харж байгаа байхгүй юу? Ийм юм байна гэ гурван талаас. Тэгээд яах гэж ирсэн юу гэдгийг яг тухайн үед ойлгохгүй байгаа юм л да. Яагаад вэ гэхээр нөгөө бид гурав ч нөгөө яг юм хар бит гэдэг юмтай таараагүй ерөөсөө тийм мэдлэг чадвар байхгүй яг ингэ байжсэн байхгүй юу? Тэгэл зүгээр л одоо ингэ бясалгал хийгээд ингээл гоё аялт юм байна. Бясалгал хийгээд ингээд гоё чадвараа хөгжүүлдэг юм байна гэж бодсон.
бүх юмыг маш амраар бодсон сайхан байсан. Гэтэл нэг гинт тийм юм орж ирсэн. За тэгээд тэр зүйл орж ирээд яасан бэ гэхээр нөгөө хүн рүү маань шууд дайрч эхэлсэн. Тэгээд дайраад ингээ нөгөө чихэнд нь ингээд амар одоо архирал сонсогдоо тий. Ингээд нөгөө хүмүүс бүр байц сууж байгаа гэж байгаа байхгүй. Надад ингээд юм чимээ сонсдоод байна. Би бүр ингээд галзуурах гээд байна гэдэг жаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг сахиуснуудаа дуудаад одоо ингээд тэр одоо зүйл ингээд бариад авч байгаа юм бол да. Ингээд энерги ингээд сороод ингээд байж байгаа. За ингээд бариад байжсэн чинь манай нэг маань нэг одоо нөгөө нэг сул байгаа хүн маань гэсэн байхгүй. За наадах чи устгах болохгүй гэдэггүй. Тэгээ яасан ингээд гэсэн чинь нааш дээрээ дээд биетэй гэсэн баг. Тэр дээд биеийг устгаагүй тохиолдолд энийг устгаад ямар ч нөлөө байхгүй. Тэгэхээр тэр дээд биеийг устгая гэдгсэн. За ингээд юун дээд бие гэд би гайхаад тэгээд хоёлаа тэгвэл ингээд аялалд гараад хамтдаа харъя гэд. За ингээд харсан чинь нэг тийм одоо арай нэг тийм өөр төвшний газарт очиод тэнд нь болохоор нэг юм морь унсан зүйл тухайн зүйлийг өдөртөө байжсэн. Тэр доотлын одоо бид гурав дээр ирсэн байгаа хар зүйлийг дээрээс өдөртөд байж байгаа байхгүй юу? Дуцсан хөөгөлтэй шиг. За ингээд тэр зүйл одоо ингээд шууд дайрал одоо бид хоёр л ингээд дайралт хийж байгаа юм л та. Ингээд ер нь энерги төвшин дайралт хийгээд бие зараагаад тий ингээд хөс мэс гойж аваад тий. За тэгээд тэр зүйлдээ тулаад ингээд ямар ч байсан одоо юу яасан одоо сахиуснуудынхаа хүчээр ингээд ард нь гарсан тэр зүйлийг ингээд дарж авч чадсан. Тэгээд тэрний дараа бол одоо эн чинь бас ийм ертөнц байдığım байна гэдгийг би хамгийн анх олж харж ирсэн байхгүй. Ямар сони юм бэ те ингээд хүмүүс ингээд тиймтэй таарсан гэдэг гэсэн чи яг үний юм биш те энэ зүйл чинь байдığım биш те. Тэгээд энэ зүйл чинь ганцхан дангаараа ингээд биш дээрээ бүр дээд биетэй дээрээс нь ингээд удирдаад байж байгаа юм одоо зүйлтэй юм биш те гэдгийг яг тэгэхэд анхаалж харж ирсэн. За тэгээд устгасны дараагаар тэр зүйлийг устгаж үзүүлсэн л те манай сахиуснууд. За бид гурвын сахиуснуудын гээд нийлээд устгаж үзүүлсэн. За ингээд устсны дараагаар тэр доод биегээд байгаа бидний төлөө дайрсан тэр чондол одоо зүйл хамт алга уусч алга болохыг харсан. За ингээд ер нь бол их сурвалж руу дайрах нь хамгийн зөв юм байна гэдгийг тэгэхэд бол бид гурав туршлагаараа олж авч ирсэн байгаа. За миний кейсээс. За одоо бол нөгөө нэг яг юу кейс те бусдад одоо ингээд наалдаад бүр амьдралд нь нөлөөлсөн байх үеийн кейсийг ярив те. За нэг л зүйл ярив. Одоо би тэр зүйлээс яг юуг ойлгож авсан бэ гэхээр гэрэл гэдэг зүйл бол хязгааргүй тий. Харын ертөнц гэдэг одоо энэ зүйл бол хязгаартай юм аа гэдгийг авих ойлгож авсан байгаа байхгүй юу. Гэтэ тэр үедээ бас яг юу ойлгож байгаач мэдээгүй. Дараа нь чамайг ярихаар нь тэр үед би ойлгосон юм байна штэ гэдэг бол мэдсэн. За тэр нэг хүүхэн ирээд тэр нэг юм хашаанд нь тий. Хашаанд нэг юм дагаад байна гэд нэг гурлаа ирээд гурван хүн ирсэн штэ тий. Тэгэд тэр хүнийг одоо тэр дагаад байгаа одоо сүнсийн гэх юм уу тий цэвэрлэх гээд ингээд сууж исэн чинь тэр нөгөө сонсдог хүүхэн нь чамайг цэвэрлэж хоёрыг одоо цэвэрлэж чадахгүй гинэ. Хизээч дийлэхгүй гэж ийн одоо битээр одоо нэлэх хүүхэдтэй тий. Битээр тэгээ танаа энэ хүүхэд рүү чинь дайрнаа гэж ийн гэд. Тэгсэн чинь тэр үед надад нэг яг нэг их хүний үднэс нэг жоохон айдас төрсэн байхгүй тий. Ер нь хүн чинь нэг үр хөвгдөл хийдэг штэ тий. Нэг жоохон хамгаалсан юм байсан. Гэхдээ дотроос бол чаднаа тий. Хийнэ гэсэн. Тэгээ мэдээж бол цэвэрлэж бол чадсан байгаа. Тэгээ одоо зөв эрчимийн нэрэг болгож чадсан тий. Сүсийг нь явуулсан, байх ёстой газар нь явуулж чадсан. Тэгэхээр яг тэр үед л ойлгосон байгаа байхгүй. Гэрэл бол хизээд хязгааргүй хүчрхэг байдаг. Бид зөвхөн одоо гэрлийн дайчд болох бид зөвхөн ажиллаа л хийж байгаа. Тэгэхээр хар эрчмийг бол цэвэрлэж чадна гэдгийг бол мэдсэн, ойлгосон. Тэрийг л хэлэх. За тэгэхээр нэг тэр хүн маань бол анх ирэхдээ одоо гэрийн гэрт амьдардаг. Тэгээ гэрийн тойроод хүн алхаад байгаа юм сонссон байгаа. Тэгээ гараа харахаар хүн байхгүй. За тэгээд энэ тийм юм хүмүүс сүйтгэнээд гэрт нь. Тэгээд гараад ингээ бицгээ явсан чинь метр 90 орчим өндөртэй хар зүйл байх юм аа жилсэн л байгаа юм л да. За тэгээд тэр хүн болохоор одоо нөгөө өөрөө жоохон мэлмий бас нэгтцэн тий. Тий хараад байсан.
сүүлдээ бол нөгөөдхөө бүр ингээ хардаг болцсон. Тэгээд бүр ингээ хоорондоо сонсоод бүр холбогддог болцсон тийм байдалтай бол орж ирж исэн. За тэгээд бол одоо бид хоёр дээр ихт нь бол одоо цэвэрлэгээд тэгээд гарсан байдаг. Мэдээж бас дээд биетэй байж таарсан. Эхлээд бид хоёр одоо цэвэрлэгээд ингээд хажууд нь байхдаа цэвэрлэгээд болчлоо гэдээ явуулсан чинь дараа нь оройн дахиад руу тий манай охин одоо маш одоо чангаар уйлж эхэлсэн. За ингээд дахиад суугаад харсан чинь цэвэрлэгээ маань дутуу явагдаж болж таарсан. Дээрээс нь дээд бие одоо бас олж хараагүй болж таарсан. За тэгээд бид хоёр одоо дээд бие гэдэг зүйлийг олоод цэвэрлээд за тэгээд охин маань тавьшаад унтсан байдаг тий. За ийм түүх бол байдаг. За тэгэхээр дахиад нэг кейс би бас ярьчих гэж бодож байна. За тэр хамгийн анх одоо цэвэрлэгээ хийснээс дараахан одоо ер нь бол нөгөө хоёр найзаасаа би салаад тустаа бол ингээд явж эхэлсэн. За тэгээд ингээд бусдад туслах хэрэгтэй гэдэг ингээд явж байгаад нэг охин холбогддог байхгүй юу. За тэгээд тэр охин нь болохоор оюутан шинэхэн байр түрээслээд шинэ байранд түрээслээд ингээд орсон хүн байсан. За тэгээд холбогдсон шалтгаан нь болохоор би ингээд айгүй 50 хүн юм аа. Тэгээд тэгсэн чинь энэ байранд ирсэн чинь ингээд би ингээд гинт ингээд айгүй огцон уурлаад тэгээд ганцаараа амьдэрдэг шүү дээ. Тэгээд хин дуурлаад байгаа мэддэггүй. Ингээд уурлаад тэгээд бүр ингээд яг тэр надтай холбогддог өдрийнхөө өмнөх өдөр нь болохоор оройн шууд ингээд ширээн дээрээс аяга хагалсан баг. За тэгээд хаглангуудаа тэр хагархаагаар нь шууд өөрийнхөө гарыг зүссэн байгаа байхгүй. Тэгээ тэрийг өөрөө ч ингээ учир нь ойлгохгүй яагаад ингэж байгаа учир нь ойлгохгүй би ингэж байна гэж орж иж байгаа байхгүй ингээ надад туслаач гэд. За тэгээд суугаад ингээ харсан чинь тэдний тэр гэрт нь одоо шүглцэн ийм сүнс байж байгаа байхгүй. Тэр одоо гэрийн эзэн нь одоо тий ингээ байж байгаа байхгүй. Тэгээд одоо тэнд ирсэн хүмүүсийг хөөж явуулаа тий тэд нарыг одоо ингээд унтчихт нь дараад ч юм уу тий аюу догшин тий тэд нарыг уурлуулад ингээд хүн амтны байвал хооронд нэрэлдүүлээд яаж ийгээд одоо тий тэндээс явуулдаг юм эрчимтэй сүнс байж таарсан. За тэгээд нөгөө охин маань болохоор хоёр хүн одоо биш учраас өөрийн шууд хорлуулах юм ерөнхийдөө чиглэл рүү хандж исэн байгаа. За ингээд тэр одоо зүйлийг ингээд цэвэрлсэн. Тэгээд цэвэрлээд бол одоо тэр бол одоо дээд биегүү ерөнхийдөө тийм одоо ганц дан ийм сүнс байж таарсан. За тэгээд мэдээж одоо тэр зүйлийг нөгөө байх газар руу нэлгээсэндээ за одоо цэвэрлээд одоо тэр догшин энергийн алга болоход тухайн энерги маань өөрөө зөөлрөөд энгийн хүний энерги болоод ирдэг тий. Тэгэхээр одоо тэр байх ёстой газар руу ингээ илгээгээд тэмдэглэн явуулсан байдаг. За тэгэж одоо тухайн гэрийг цэвэрлсэний дараагаар бол одоо нөгөө охин маань бол гэртээ бол тухтай амьдарч эхэлсэн. За тийм байдаг. За одоо гэрлийн дайчид ингээд нэг хүн ирээд гэрлийн дайчдад хандаад цэвэрлэгээ хийлгэхэд одоо нэг хүнд туслаад байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа айгүй олон хүнд тусалж идэг тий. Яг тэр одоо энэ дээд хүч буюу нөгөө айгүй дээд бие ингээд нөгөө нэг өгөөд байгаа шүү дээ хүчийг. Тэр чинь бас айгүй олон баралгуудаа өөр тийш ингээд явуулсан байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр дээд хүч нь байхгүй болчоор дээд бие нь байхгүй болчоор мэдээж баралгууд нь хүчгүүдээд бас алга болчихж байгаа гэсэн. Тэгэхээр одоо нэг хүний цаана 1000 хүн тий 1000 хүний цаана ингээд 1 сая хүн ч юм уу ингээд цэвэрлэгээ бол явагдчихийдэг байгаа. Гэдгийг бүр бид тээр дотроосоо мэдэрсэн тий бяцлал хийгээд мэдэрч ойлгосон. Тийм айгу талархлын юм мэдрэмжүүд шагналууд айгу орж ирдэг тий. За тэгэхээр энэ нөгөө нэг тэрийн чөтгөр шулам гэдэг зүйлс маань бол одоо өөртөө хар эрчим энерги юм аа. За энэ бол ерөөсөө нэг тийм дийлдэхэ байдсан тийм хүчтэй зүйл бол огт биш. Энэ бол одоо өөрийн гэсэн ийм одоо хайрцагтмал савтай зүйлээ. Хязгаартай зүйл. Тийм учраас энэ зүйлийг бол одоо цэвэрлэх арга бол байдаг. За энэ зүйлийг
Хэрвээ одоо ирсэн гэрлийн дайчид байдаг. тий ирсэн бас тийм гэрлийн дайчид байгаа. За мөн дээрээс нь одоо тухайн одоо ингээд хэрв танд харагдсан та ингээд харж исэн бол тухайн одоо жижиг одоо зүйл маань таныг болохоор одоо айлгах тийм хэлбэр дүрстэй байдаг. За тэр айснаар л хоолж байгаа юм л та тэр айцаар л хооллох зорилготой учраас маш эвгүй хэлбэр дүрстэй гэр харагддаг тий. Маш яаж айлах уу? Одоо гинт хөдөлгөөн хийх үү? Эсвэл энд юм догших уу тий? Энэ болгон чинь тэр айцын мэдрэмжийг төрүүлэх зорилготой. За айхгүй хүнд бол за тэгээ айхгүй байгаа тохиолдолд бол энэ зүйл бол одоо тухайн хүн рүү дайрах тэр боломжийг бол олгодгүй байгаа. Тэгэхээр одоо тухайн одоо хүнд харагдаж байгаа тэр эвгүй тэр дүрс зураглалч юм бол яг үүндээ бол хуурмаг зүйл байхгүй. Тэр бол зүгээр л энерги байгаа байхгүй. Зүгээр л бохор энерги гэсэн үг. Тэгэхээр хүн одоо гэрэл гэдэг чинь өөрөө нэг энерги гэдэг шүү дээ тий. Зүгээр л гэрэл чинь нэг юм бөөрөнхий зүйл тий. Бөөрөнхий юм цацарсан зүйл байгаа. Гэтэл тэр хар зүйл чинь нэг юм бас л энерги байхгүй юу? Хар юм бөөнөрсөн хар энерги. Гэхдээ бусдад харагдахдаа тухайн хүний айдстан дээр дөрүүлж хэлбэрээ өөрчилж харагддаг л гэсэн үг. За тийм учраас одоо та бүхэн тий хэрэг сонсож байгаа бол аль болох тий ийм зүйлтэй таарах юм бол айхгүй байх тий аль болохт нь тухайн зүйлийг бодит бус гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх тий ингэсэн тохиолдолд танд бол одоо учруулах тэр одоо хохирлын хэмжээ маш их багаснаа. Тэр хүч чадлын хэмжээг нь бол суллах боломжтой гэсэн үг байдаг. За өөр ярих зүйл юу вэ? Мэдээж тэр нэг яагаад бид хоёр тэр сэтгэлийн бохирдлыг цэвэрлэе тий. Хүн өөрөө өөрчлөгдөё гэдэг байгаа вэ гэхээр одоо хүн одоо сөрөг эрчим ялгаруулад тий одоо бохирдлоосоо болоод аюул хачаа өрөөд ч юм уу тий хүнд гомдоод ч юм уу эсвэл ганцаардаад ч юм уу ингээд энэ утгар гуйныг одоо энэ зүйлүүдийг ялгаруулад байхаар чинь энерги мэдээж унана. Тэгэхээр чин тэр одоо хар биетүүд ирээд хооллох боломж нь айгүй ихсээд тэгэл тэр одоо сөрөг эрчмүүдийг ялгаруулаад хар энерги унаалаа. Тэгэх тусмал тэр хар зүйлүүд ингээд хооллол улам хүчрхчээд байна гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр бид хоёр одоо тэр хар эрчмийг бас цэвэрлэх одоо энэ ажилдаа бас нөгөөний сэтгэлийн бохирдлыг цэвэрлэж өгье тий. Нэг өөрчлөе гэсэн бас зүйлийг хэлээд байгаа. Чи бас энэ дээр нэмэлт юм хэлвэл. За тийм байгаа. Тэгэхээр нөгөө одоо бяцлаглыг сурчлаад байгаа нь ерөнхийдөө бол тийм учиртай. За тэгээд одоо энэ хар энэ энергиуд одоо хүмүүс ингэдэг тэр газар сүнстэй энэ газар сүнстэй гэдэг ингээ ярьдаг штэ тий. За одоо энэ газар явж болохгүй энд сүнс байдаг, тэр газар явж болохгүй тэнд сүнс байдаг гэдэг ингэдэг тий. Гэтэл нөгөө бидний амьдарч байгаа энэ дэлхий чинь өөрөө угаасаа энэ хар эрчмээр энерги бол дүүрэн газар. Ер нь бол одоо энэ зүйл байдаггүй, оршдоггүй тийм одоо газар бол маш цөөхөн байдаг. Байж л байдаг. Энэ нөгөө байх ёстой органцсон одоо сүнс гэж байдаг. За тэр бол яг хүмүүс мэддэг тий. Органогнууд нь бол ингээл яваал одоо гүйдэл гэж ярьдаг шүү дээ. Ингээ явж л байдаг тий. Тэгэхээр нөгөө хүмүүс яг тэрэн дээр би бас айгүй буруу ойлголттой тийм байна да гэж боддог байхгүй. За энэ бол сүнстэй газар, энэ бол бусд нь бол ингээ цэвэр газар гэж ойлгоод байдаг байхгүй. Гэтэл хаанч сүнс байх боломжтой. Гэтэ тэр сүнс нь бол тухайн газар зү дайраад өнгөрж исэн байж болно. Эсвэл тухайн газар оргонсон байж болно. За оргоноогүй ингээд газарчсан бол хаа нэг явж л байдаг тий. Гэхдээ сүнс болгон муу биш ээ. За сүнс болгон муу эрчимтэй биш, муу эрчмийг цуглуулдаг биш. Бас тэр дунд сайн эрчмийг тий түгээдэг бусдад хоргоонууд нь бас зөндөө явж идэг байдаг. Тийм учраас одоо энэ дэлхийнхаа одоо бид хоёр одоо ойлгож одоо авсан зүйлсүүдээ та бүхэнд хуваалцж байна. Тэгээд та бүхэнд сонирхолтой байсан байх гэж бодож байна. За өөр ярих юм юу лээ? За ингээд подкаст юм бол одоо энэ дугаар дөрвөө дуусгая. Тийм. Өндөрлүүлье гэх юм уу? За тэгээд та бүхэнд сонирхолтой байвал илүү дахиад цаашаа тий задлаж одоо кейсүүдээсээ ярих ч юм уу.
За ийм байж болно. Тэгээд коммент та бүхэн маань үлдээгээрэй. За тэгээд бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгвэл Монголиа явлаа. Баярлалаа. За баярлалаа.